2013 оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаас дурдвал Улаанбаатар хотын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Германы Сэргэн Босголт банкны хөрөнгө оруулалтаар 24.7 км хатуу уучлалтай автозамыг 4.4 сая долларын хөрөнгөөр засварлаж ашиглалтанд орууллаа. Жаргалант бүтээн байгуулалт сан төрийн бас байгууллагын хөрөнгө оруулалтаар Өгөөмөр 2 дугаар багийн гүүрийг 10 сая төгрөгөөр мөн багийн зам засварт 27 сая төгрөгийг тус зарцуулж засварлалаа. Сумын засаг даргын тамгын газар Ану сервис хувьцаат компанитай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр уурын зуухны шинжилэлт 428 сая төгрөгийг зарцуулж төсөвт байгууллагуудын дулаан хангамжийг нэмэгдүүллээ. Ард иргэдийн унтны усны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Буурал Баянболог багт орон нутгийн хөгжлийн сангаас 29.9 сая төгрөгөөр унтны худаг, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Өгөөмөр 2 дугаар багт улсын төсвийн хөрөнгө оруулалтын 13 сая төгрөгөөр бэлчээрийн худгийг тус гаргалаа. Орон нутгийн үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан техник дундын үйлчилгээний парк шинжилгээг хийж универсал тракторыг 95.8 сая төгрөгөөр худалдан авлаа. Сумын засаг даргын тамгын газар эрүүл мэндийн төвд хурууны хээгэр цаг бүртгэгч тоног төхөөрөмжийг худалдан авч ажилчдын цаг ашиглалтыг сайжруулад байна. Жаргалант бүтээн байгуулалт сан төрийн бас байгууллагын хөрөнгө оруулалтын 35 сая төгрөгөөр наадмын талбайг шинээр байгууллаа. 2013 онд нийт ерөнхий үйлчилгээний 434.2 сая төгрөг, тусгай зориултын шилжүүлгээр 2 тэрбум 172.3 сая төгрөг, халамжийн санхүүжилт 427.7 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сан 204.7 сая төгрөг, бүгд 3 тэрбум 239.1 сая төгрөгийн санхүүжилтийг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан зардлын зүйл улирал сарын хуваарийн дагуу хуваарлан зарцуулсны үр дүнд төсвийн үр авлгагүй ажилласан. Ерөнхий боловсролын бүрэн дүнд сургуулийн дотор байрны галтгоо 50 хүүхдийн багтаамжтай барилгын өргөтгөлийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 625 сая төгрөгөөр барьж ашиглалтанд оруулснаас гадна Хөдөөгийн Баянболог загдал багуудаас дотор байранд амьдардаг хүүхдүүдийг 14 хоногт зөөвөрлөх асуудлыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж ажиллах хүчний төлбөрөөс нийт 3 сая 56.4 мянган төгрөгийн шатхууны зардлыг шийдвэрлүүлсэн. Өсвөр үе хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор өвлийн спортыг хөгжүүлэхээр мөсөн талбайг шинээр бий болголоо. Ерөнхий боловсролын бүрэн дүнд сургуулийн сүүдэр талын ангиудын дулаан хангамжийг сайжруулахаар орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 18.1 сая төгрөгийг зарцуулж засварласан. Төгсөгчдийн 800 мянган төгрөгийн хандиваар усан оргилуурыг шинээр барьж ашиглалтанд оруулснаас гадна ерөнхий боловсролын бүрэн дүнд сургуулийн сурагчид аймагтаа төрөлцсөн олимпиадад 2 дугаар байранд шалгарлаа. Хүүхэд хөгжлийн төвийг шинээр бий болгож ажиллах хүчний төлбөрөөс 5 сая 474 мянган төгрөгөөр тохижуулж хүүхдүүдийн сурч боловсрох таатай орчинг бүрдүүлж 2013-аас 2014 оны хичээлийн жилд аймагтаа тэргүүний үйл ажиллагаатай хүүхэд хөгжлийн төвөөр бага ангийн заах арга зүйн нэгдэл нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, авиас чадварыг нээн хөгжүүлэх талаар амжилт гарган ажиллаж аймагтаа тэргүүний заах аргын нэгдлэр тус шалгарлаа. Авиас хөтөлбөрийн хүрээнд 10 сая төгрөгөөр хүүхдүүдийн авиасыг нээн хөгжүүлэх зорилгоор үндэсний хөгжим, техник хэрэгсэл, биеийн тамирын тоног төхөөрөмжийг шинжилэн сургалтандаа ашиглаж байна. Хөдөөгийн Баянболог цэцэрлэгийн 50 хүүхдийн барилгын өргөтгөл 253.4 сая төгрөгөөр баригдаж ашиглалтанд орсноос гадна боловсрол шинжилгээ ухааны яамны санхүүжилтээр гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нийт 26.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлээ. Ажиллах хүчний төлбөрийн 15.9 сая төгрөгийн санхүүжилтээр Баянболог цэцэрлэгийн гаднах тоглоомыг шинжиллээ. Боловсрол шинжилгээ ухааны яамны сая 650.2 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар төвийн цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг шинжилж ажиллах хүчний төлбөрөөс 2 бүлгийн дотор талын таазыг засварлахад 2 сая 160 мянган төгрөг, захиргааны мантаа засварлахад 518 мянган төгрөгийг тус зарцуулж засварлаад байна. Өгөөмөр цэцэрлэгийн барилгын дээвэр засвар, уурын зуухны тоног төхөөрөмжийг шинжилгэхэд орон нутгийн хөгжлийн сангийн 54.6 сая төгрөгөөр засварлалаа. Ажиллах хүчний төлбөрөөс 3 сая 659 мянган төгрөгөөр санхүүжүүлэн дижит цэцэрлэгийн дээврийн засварыг хийж боловсрол шинжилгээ ухааны яамны хөрөнгө оруулалтаар 16 сая төгрөг бүхий тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинжиллээ.
Соёлын төвөөсөн байгуулагдсны түүхт 60 жилийн яг 2013 оны 12 сарын 13-14-нд ёсол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Узбекистан Ташкент хотноо болсон Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс хос мөнгөн медалаар ерөнхий боловсролын дунд сургуулийн 2 дугаар ангийн сурагч Баяр Манлай, мөн Азийн аварга шалгаруулах пауэрлифтингийн хэвтэ шахалтын тэмцээнээс алтан медалаар ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 11 дугаар ангийн сурагч Долгор нар тус шагнагдаж аймгийн хэмжээнд зохиогдсон спорт чирэгжүүлэлтийн арга хэмжээнд сумынхаа тамирчдыг амжилттай бэлтгэн оролцуулж 2013 оны аймгийн спортын шилдэг сумаар шалгарлаа. Соёлын төвийн спорт заалны их засварыг орон нутгийн хөгжлийн сангаас 90.2 сая төгрөгөөр санхүүжүүлж засварлаа. Дэлхийн зүүн олон улсын байгууллагатай хамтран ажиллаж өөрийн орон гэргүй өгөөмөр 2 дугаар багийн иргэн буян цогтод ээж бүрэн 5 антай гэр олгож дэмжлэг үзүүлснээс гадна төрсөн үр хөвгтгүй ганц бие буурлын 1 дугаар багийн өндөр настан Моголцгийн байшинг бүтээн байгуулалт багийн ажилчтай хамтран засварлаа. Цагдаагийн хэсгийн автопарк шинжилэлт хийх ажлыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Ланд 80 автомашиныг орон нутгийн төсвөөс 15 сая төгрөгөөр санхүүжүүлэн засварлаж сумын техникийн комисс цагдаагийн хэсэгт хүлээлгэн өглөө. Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардалын санхүүжилтээр ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа аж ахуйн нэгж иргэдийн нөхөрлүүдэд 3 сая төгрөгийн үн бүхий 12 мянган ширхэг нарсны суулгацыг хариуцсан нутаг дэвсгэртэнд хариулан ойжуулалт хийлгэлээ. Мөн ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн сурагчдын дунд гар зураг, эсээ бичлэг, илтгэлийн уралдааныг зарлан нийт 530 мянган төгрөгийн шагналыг олголоо. Орон нутгийн хөгжлийн сан 21.5 сая төгрөгөөр санхүүжилтээр хог хаягдал тогтцол үйлчилгээний хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна. Тэнхун хувьцаат компани байгаль хамгаалах төлөвлөгөөний дагуу ар булаг Моностай аршааныг 864.8 мянган төгрөгөөр байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах зардлаас 450 мянган төгрөгөөр айргийн булгийг тус тохижуулв. Ан амьтныг хамгаалах биотехникийн арга хэмжээг 300 мянган төгрөг зарцуулан хэрэгжүүллээ.